За хай манайхан өглөөний мэнд бүгдний өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээ влогоо дахиад хийж эхэлж байна. Өмнө нь бол загнуулсан. Яагаад дандаа beauty vlog хийгээд идэм бэ? Өөрөө ярихгүй мүү гэд. Тийм болохоор энэ удаад хөл хорооныхаа цагийг ашиглаад what I eat in a day төрлийн буюу өдөрт юу идэж байгааг харуулсан ийм видео хий гэж бодлоо. Гэхдээ гол нь сэдвтэй. Энэ удаад солонгос хоолоор дагны гэж бодлоо. Гэхдээ миний өөрийн дуртай. Гэхдээ айгүй амархан төрлийн ийм хоолнод байгаа. Тэгээд яг хөл хорооны үеэр бусад хүмүүс юу идэж цагаа өнгөрүүлж байгааг сонирхож байл өргөжлөлөн видеотой хамтаагаарай. За ингээд өглөөний цагаа бэлтгий. За өнөөдөр өглөөний цайнд болохоор Грегори тост тэгээд гудамд ерөнхийдөө зардаг стрит фуд төрлийн юм сандвич хийж идэх чинь. Тэгээд ерөнхийдөө 2 өндөг яг нэг ч байсан болно. Гэтэ хэрэг ногоо орж байгаагаас хамаарат яг 2 өндөг байж болно. Байцаа, луван. Тэгээд сонгоны оронд би сонгоо иддэг учраас оронд нь baby spinach. Тэгээд хям авах марцсан учраас байгаагаар нь bacon. Тэгээд American cheese. Тэгээд сандвич талах хэрэгтэй байгаа. Жоох маслаас хэрэгтэй болно. Тэгээд одоо хамтдаа хий. Луунгаа болохоор залхуураад ингэдэй. Дээр нь ийм судлууд ингээ гаргаад харагдаж байна уу? Ийм судлууд ингэж гаргангуудаа хэрчиж авах юм бол шууд ингээд хэрчижтэй. Угаасаа нэг хэрэгтэй биш ээ тийм үү? Ганцхан сандвич юм чинь ингээд цогцоод нөгөөдөл нь ийм ингээд stripes гэх юм уу? Иймэрхүү ингээд зурааснууд болоод ингээд салцдаг байхгүй юу? Байцаа айгуу гоё ийм нэг торжонсон одоо чимээ гэх юм уу? Торжонсон filling оруулж өгдөг болохоор байцаа заавал хэрэгтэй. Нэ хийх бас хэрэггүй. Тэгээд нөгөө бөөрийнхий байцаа адуур дууссан байлээ. Халцаа дуусныхын дараа би ийм арт орсон юм шиг үлдээд. Тэгээд ихтэй байцаа авахаас өөр харахгүйсэн. Гэхдээ ер нь бол хөрөгчөндөө байгаа л ямар одоо түүхийд байна тэрнгээрээ хийждэг болохоор нэг санаа зовох юм байхгүй. Тэгээд өөрөө зохицуулаад хийчих болно гэсэн үг. Спинach авах дээр бас авангууд угаагаад ингээд уусан тэгээд хийчихдэг. Тэгээд иймэрхүү байх. Тэгээд шийшээ. Баханда жоох муухай харагдчихэв тий. Ингээд тэгэл буюу маслаас ханахтайгаар тэгээд уулын талхуурж байгаа талхан дээрээ түрхэх хэрэгтэй байхгүй юу? Гэтэ яг талхуураад ингээд төгслөөд хамгийн хай дээрээ байгаа. Ингээ гоё шаргалтад эргүүлээд тэгээ халуун байгаа дээр нь нэг тасгай юм хийдэг нь сахар. Чихэр ингээд татаад
Энэ яг гол орцсон ахгүй юу? Энэ элэн чихэрнийх нь бусад юмтайгаа зохицож байгаа хамт нь айгуу гоё. Ингээд хийчихээд аль болох дөрөвчлээ. Миний толроо галаад бүр. За ингээд эргүүлчлээ. Тэгээд амархан эргүүлэхийн тулд ингээ 2 хуваацсан байгаа. Угаасаа давхарлна. Нэг дөрвөлжин том биш. Тэгээд галынх нь хавд айгүй зөөлөн гал дээр шарж байгаа шүү. Одоо сэндвич огсрээ. Уулын дунд нь энийг хийдэн. Гэхдээ яг нийтлэлтний ичгээр бас гоё л юм л та. Манууд тэгээд манууд нь ямар инээдтэй дургүйт шүү. Кетчуп. Тэгээд ихнийхээ үнгийг тавиад дунд нь чиз. Би жоохон бахын л энэ бэлтгийг бодлох юм дургүйс одоо л амар дургүй хийвгүй. Чизээ тавилаа. Дахиад ногоо ирэх учраас. Тэгээд хэрвээ начиг сахарнд илүү дуртай яг энэний нэг тийм зөвүүн амт гэдэг маань нэг чихэрлэг мөртлөө юм ногоотой өндөгтэй нэг тийм гоё юм. Тэрэнд нь илүү дуртай болвол нэмээд сахарыг ингээд цацаад өгч болно. За тэгээд сэндвич хаалаа. Пиу. Окей. Сэндвич. Тавиад за зүсгээд нэг хартаа. Вау. Гайгаад. За. Ийм гоё гэдэг нь бараг мартсан шүү. Нөгөө ногоо нь ингээд яг нэг гоё фреш ингээд зажлууртайгаараа тэгээ дунд нь ингээд агуух гоё чиз, мэйо, кетчуп тахлахлаар амар гоё. Тэгээ тэр дундуур нь нэг гоё ийм нэг сахарны амт ингээд энд амтагдаад тэгэнгүүт ингээд hot toast идэнгүүт хажуугаар нь хүйтэн кофе бүр амар гоё. Энэ тоостны энэ булан карта маасан чарсан болохоор амар гоё малтан шаргал агаад оо yummy. Яа. Нэр нэг чухал юм мартчих штэ. Одоо нөгөө нэг гадуур хөл хараатай тэгээд өвчин тархсан байгаа болохоор дээвт мэ явж байгаа. Тэгээ өглөөд 10 цагт яг нэг доо зуул айгуу сайн байт юм бэ хүнд. Энэ 2000 та дээвт ми өдөрт нэг яг уужаа та идчихсэн бас дахлаагаа сайжруулад дээвт минь хоолтойгоо өглөөний хацаатай хамт идэрээ гэж уриалах гэсэн юм аа. Хідүүлээ гоё бинсүү хийж идэв өдөр. Тэгээд зүгээр энгийн сүү байгаа. Сүүн дээр өөрийнхөө дуртаагаараа молко хийгээд бас зүгээр л энгийн скушонка. Тэгээд одоо энийгээ сайн хутгаж аваад хөлдөөнө.
가위바위보. 하나 빼기. 하나 빼기. 가위바위보. 하나 빼기. 이해하고 싶어 뒤늦기고 싶고 이런 시간. За дараагийн өнөөдрийн хоол болохоор KFC буюу солонгос маягаар шарсан дахиад байгаа Korean fried chicken. Тэгээд нэг өндөг хэрэг олно, жоохон цардуул хэрэг олно. Тэгээ бас бус амтлагч жоохон тос хэрэг олоод хэдэн төрлийн соусууд бас орно. Тэгээд аяйгуу амархан мангар хурдан хийдэг бас хоол. Махад утгач нь дахианы гуйны мах ашигласан цээж мах бас байж болно хэрэг юу гэдэг гуйны мах өөхтэй санагдаад байдаг бол надад бол зүгээр ясгүй гуйны мах хамгийн гоё байдаг. Гадуур нь бүрхүүлийг цардуул руугаа хідүүлээ. Авс. Хураа сармас тэгээд хар перц хийгээд сайхан хуцгаж байна. Угаасаа шарсан дахиад хийж байгаа болохоор юу нэлээд орно, тас нэлээд орно. Ерөнхийдөө бүрхүүлтэй бүрсэн юм дахиад болгож байгаа учраас ингээд энэ дээрээ сайхан эргүүлж байна. Тэгээ гурилыг бодох юм бол цардуул айгүй гоё нэмгэн тийм торжонсон бүрхүүл үүсгдэг. Гурил болохоор илүү бамбаасан болгоод идэв шүү дээ, тий. Тэгэхээр тэрэнд нь яг гол нууц юм байт юм байлээ. Нэгийг хийгээд үзэх үедүүлээ. Дахиад маань шарагдчихээн. Ер нь бол нэлээд шарагдаад ирсэн байгаа. Ерөөдөө голоо болсон байх гэж бодож байна. Эндээ дахиагаа шарж байгаа хоорондоо хідүүлээ соусын хий. Соус нь болохоор бака масал. Ер нь бол бүх юмаа баримжаагаар өөрийнхөө амтандаа тааруулаад хийчихдээ. Түүнээс биш яг тийм хэмжээ дамжаа гэх юм бол дандаа 3-4 хүний рецептэр байдаг болохоор айгүй хэцүү. За гүнжтийн тос. Гүнжтийн тосоо хитүүлчихлээр айгүй тийм цохиж орж ирээд байт юм аа хамт нь. Тэгээд сармас. Тэгээд дээрэс нь бахан цагаангаа хэрэгтэй. Зүгийн бал хэрэгтэй. За тэгээд цуу. Срирача. Одоо ингэрээ хэдүүлээ соус юм. Ингээд соус маань айгүй зөөлөн гал дээр ингээд яг найрагдаад болсон гэдэг. Дахиагаа бол тасмаас нь гаргацсан. Нэмэлсэн байгаа. Тэгээд сайхан тоодог. За одоо хоолой сайхан тавглаад тэгээд итгэж бэлэн боллоо. Агшаасан будаан дээрээ дахиагаа тавиад тэгээд дээрэс нь жоохон гүнжтийн үр цацаад ногоон сонгонгоор өнгө оруулсан байгаа. Тэгээд ерөөхдөө будаатайгаа ороогоод далан бацаатай идэх юм уу гэд тэгээд энэ бас жоохон цай хийсэн байна. 이해하고 싶어 뒤늦기고 싶고 이런 시간들이 모여 피어나나 싶어 이어폰을 꼈어 보면서 나 멀미약을 삼켜 쌓인 내면의 건지 패딩 입은 애 같아 Өдөрт маань яагаад заавал солонгос хоолоор дагнаж байгаа гэж бодож магадгүй. Би хэрэв таад миний инстаграмыг дагдаг бол солонгосыг сурж байгаа гэдэг мэдчихэж байгаа тийм. Тэгээ манай багш бол яг солонгос соёлтой хамт сурах нь айгүй чухал гэдэг. Зүгээр яг хэл болгон тийм л дээ. Гэхдээ солонгос хэлний хувьд солонгосчууд өөрсдөө айгүй тийм хоолны соёлтой хүмүүс, хоолны ширээний ард бол ер нь бүхэл амьдрал нь өрнөдөг юм хүмүүс гэж ярьдаг учраас хоолын суралцах айгүй чухал байсан. Тэгээд багаар гэртээ аль хийж болохыг нь амархан аргуудаар сураад тэгээд одоо нэгэн дугаасаа гарч чадахгүй юм чинь иймэрхүү байдлаар ингээ хорхоогоо барж байгаа. Тэгээд ер нь солонгос хоолнд дургүй хүн бараг байдгүй бах тийм. Тийм болохоор
илүү сонирхолтой байх юм уу гэсэн үгнээс хэлсэн байгаа шүү. Түүнээс солонгосоор хүчилсэн байна өндөр гэдэг муухай коммент бичүүлчихээ. 이어폰을 꼈어 꿈에서 나 봤던 우주 비행하고 싶어 멀미약을 사 Өглөө хийсэн тэтгэртэй одоо яг нөгөөд чинь хөлдөөд юм болсон байгаа. Тэгээд одоо ерөнхийдөө жоохон ингэж уулж байгаа. Тэгээд ийм илдүүрэл тэр аргаар хийсэн бинтүү буюу хөлдөөсөн тэр бинзүүн өөрөө угаасаа хэдүүлээ чинь Москотой хийсэн шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө чихэртэй байгаа. Тэнгүүд дээрээс нь зөөр гоё транч оруулаад сэрэл нөгөө өөрөө ямар ч давсгүй тэгээд ямар ч сахаггүй зүгээр ньютраланттай. When joy comes to mind, it will light up your heart and to love you and the stars. Эцэрлэн. Өнөөдөр өдрийнхөө хоолыг нэлээд оройтуулаад бараг 4:35 үед ийцэн. Тэгээд тийм болохоор оройны хоол идэх нэг хүсэл байхгүй байгаа. Тэгтээ унтахаас өмнө бас нэг жоох юм идэхгүй болохгүй. Тэгээд хэдүүлээ sweet potato latte буюу за чихэрлэг төмсний латте хамтдаа хийж буй маш амархан. Тэгтээ надад нөгөө блендер авахгүй болохоор яг жоохон бас асуудал гарах байх. Тэгтээ учир нь болоод хийнэ. Тэгээд орцын хувьд аюу амархан. Sweet potato чихэртэй төмс байгаа. Эннийхэн жижиг талыг хийчихье гэж бодож байна. Тэгээд яг энэ болохоор зүгээр чихэрлэг төмсөлтөө яг солонгос чихэрлэг төмс болохоор арай өөр байдэм бэлээ. Солонгос чихэртэй төмсний нөгөө тийм чихэрлэг амт нь дээрэс нь юуны амт нь арай их байдаг. Одоо тийм самарлаг амт нь гэх юм уу? Арай их байдаг. Гэхдээ яг энэ манад зарагддаг нь бол бас нэг хүмүүгүй шүү. Орой төмс идэт гэж бодож байгаах тий. Яг чихэртэй төмсний хувьд бол калори амар багтай, уус айгүй ихтэй. Тэгээд айгүй тижээлтэй мөртлөө ерөнхийдөө калори айгүй багтай хүнс гэж тооцогддог. Тэгээд солонгосууд бол ер нь дайет барихтаа хүүхнүүд нь жигнээд иддэг ийм зүйл байгаа. Хэрвээ бүр яг тийм одоо юу гэдэг кафед зардаг латте шиг болгоёг бол жоохон тийм бол хийчи. За тэгээд печен тэгээд латте болоод гараад ирэх нь хүлээ. За халууд гараад ирсэн. Одоо тэгээд хэрвээ cinnamon дуртай бол дээрээс нь жоохон cinnamon цэцэж олно. Гэхдээ би нэг дуртай ш болохоор энэ чигээр нь уулаа. Ингээд нэг өдрийг хамт өнгөрүүлсэн та бүгдээ баярлалаа. Тэгэх бол хорооныхоо үеэр бас битээ уудаарай. Тэгээд энэ видео таалагдсан бол ер нь
хийсэн хоолнуудад дуртай бол лайк үлдээгээрэй. Тэгээд лайклаагүй байсан ч гэсэн зүгээрээ. Instagram хаягаа энэ дээр биччихье. Асуух зүйл байвал DM бичээрэй. Хай.